За анхдагч байгууллага. Өнгөрсөн 30 гаруй жилийн цаг хугацаанд бид нар төрийн албаны зөвлөл, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлсэн. Аудитын газар нь санхүү хяналтыг нь хэрэгжүүлсэн. Албан тушаалын гэмт хэрэг авилгалтай холбоотой асуудал чиг үүрэгт нь авилгатай тэмцэх газар хяналт тавиад явуулсан бол өнөөдөр бидний төрийн албан хаагчийн ёс суртахуун ёс зүйд хяналт тавьдаг байгууллага байсангүй. Энэ цонх бүглэгдээд 2 жил болж байгаа. Анхдагч хууль батлагдчих. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль гэдэг хууль батлагдчих. Тэгээ бидэнд өнөөдөр дутуу дулмиг олон зүйл байгаа. Олон зүйл байгаа. Сая би энэ бүсийн зөвлөгөөн түрүүн зэдэг сүрэн дараа танилцуулсан. Амар төгс дарга хоёр. Маш үр дүнтэй болсон гэж хувь өөнийхөө хувьд би бол бодож байгаа. 6000 орчим төрийн албан хаагч хамрагдсан. Бүгд энэ саяны иргэд гишүүний хэлж байгаа энэ ёс зүй гэдэг юм а ойлгож, салгаж, ялгахгүй байсан улсууд нь ойлгож, салгаж, ялгадаг, зөрчлөө мэддэг, эргээд хариуцлага тооцох механизм асуудлуудаа ярьдаг юм зүйл рүү ороод явсан. Тэгэхээр ер нь бол зүгээр бид нар ингээд эрлэн гишүүн төрөө асуугаад яаж гэдэг юм. Хүржил ажиллана бид нар хүнд. Энэ соён гэгэрүүлэх гэдэг юм чинь бид нар хүржил хийнэ. Өөр бидэнд ямар ч арга зам байхгүй. Тэгэхээр бид нар энэ анхлан тутамдаа байгуулагдж байгаа энэ байгууллага дээр шахаж ажиллах нь нэг талаасаа зөв боловч нөгөө талаасаа зөвлөн дэмжиж ажиллах зайлшгүй шаардлага, хамтарч ажиллах зайлшгүй шаардлага байгаа. Би энэ бүсийн зөвлөгөөнд цаг зав зарцуулаад очисон Бадарчин Хэрлэн гишүүн Хөрлөбаатарын баасан жаргал гишүүн хоёртоос талархаж байгаа. Хөдөө орон нутагт болсон тэр би өөрөө бүх бүсдэр очиж оролцсон. Бүх бүсдэр очиж би төрийн албан хаагчдынхаа дуу хоолойг сонссон, бичлэн уулзсан, ганцаарчлан уулзсан. Толгомдож байгаа асуудлыг хүлээж авсан. Өнөөдөр энэ олон мянган төрийн албан хаагчдынхаа саналыг тусгачиж бид нар эрх зүйн орчноо сайжруулах юм бол энэ эрх зүйн орчин өөрөө хэрэгжих бүрэн боломжтой. Нэг үгээр хэлбэл одоо хүчтэй эрх зүйн орчин бий болно. Бий болно. Нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо гишүүдийн хэлсэн саналыг тав хүн сайхан тэмдэглэж аваад ажил хэрэг болгох дээр онцгой анхаарах хэрэгтэй. Иргэд гишүүн бол сая бол маш чухал санал хэллээ. Бид нар энэ өмнөх зүйлүүдээ их сайн үзэж харах хэрэгтэй. Ягаад гэвэл бидний өмнөх ялангуяа одоо бас олон сайн туршлагууд бол одоо ялангуяа суртахуунтай холбоотой бол байдаг юм байл. Байдаг юм байл шүү. За тэр эмэгтэй гендер гэдэг дээр ариун зээг гишүүний хэлсэн саналыг бас тусгаж явах нь ялангуяа шийдвэр гаргана. Надад зүгээр энэ статистик тоо байгаа юм. Тэгээ нийт төрийн албан хаагчны 64.3% буюу 145,930 эмэгтэй. За 80,965 буюу 35.7% эрэгтэй төрийн албан хаагчд. За яг шийдвэр гаргах төвчөнд удирдах албан тушаалд бол 17,095 албан хаагч ажилдгаас 7,917 буюу 46.3% нэмэгтэй. За 9,178 буюу 53.7% эрэгтэй шийдвэр гаргах төвч. Одоо жишээлбэл ингээд би өөдөөс хараад байгаа төрийн албаны зөвлөлийн дарга эмэгтэй хүн байж байна. Монгол Улсын ёс зүйн орон дарга эмэгтэй хүн байж байна. Тэгэхээр харьцангуй бас энэ гендерийн зүйл дээр бид нар онцгой анхаарч ажиллаж байгаа гэдгийг бас энэ хурал дээр бас хэлээд явах нь зөв болов уу гэж бодож байна. За